За сайн бацгаана манайхаа. Тэгэхээр хэдүүлэнгээ өнөөдөр ярих сэдэв маань болохоор хүнээс салж сурхаа. За энэ яагаад бидний амьдралын хамгийн чухал сэдэв болж байгаа вэ гэдгийг би гурван хэсэг болгож хувааж ярих болно. Эхнийх нь болохоор шинжлэх ухааны зүгээс эволюц дээр бид нар дээр яг яаж нөлөөлдөг болсон бэ? Хоёр дахь нь болохоор бидний emotion буюу psychology дээр бид нар яаж нөлөөлдөг вэ? Гурав дахь нь болохоор бидний одоо spirituality буюу одоо сүнслэг амьдралын ингээд зүг дээр энэ ингээд бид нар дээр яг яаж нөлөөлдөг гэдгээр би гурав хувааж ингээд ярин заяа. Тэгээд энэ сэдвийг би урд нь угаасаа вебсайтын ингээд ярьжсэн. Тэгээд нэрээ вебсайтын ингээд нэг subscription авсан ингээд хүмүүст хэлэхэд миний шинэ хоёр хичээл ингээд орсон байгаа. Эхнийх нь болохоор Soren Kierkegaard-ийн цор гац ингээд хүн гэж байдгүй шүү гэдэг ойлголтын ингээд нэг философийн зүгээс ингээд ярьсан бол хоёр дахь нь болохоор би Mr. Nobody-гийн 2009 онд гарч ирсэн кинон дээр би философийн задлан хийж цор гац гэж ингээ байх боломжтой. Яг бол маш олон сонголтууд нэг гэж байх боломжтой. Гэтэ бид нар тэрийг яаж сонгох вэ гэдгийг бас ингээ нэг ярьсан. Гэтэ хоёулынхын зөв. Яг бол энэ хоёр чинь зоосны хоёр тал шүү. Тиймээс subscription авсан хүмүүс маань болохоор яг тэр хоёр одоо хичээлээ үзээсэй гэж хүсье. За одоо хэдүүлээ шинжлэх ухааны зүгээс эволюцийн зүгээс хүний амьдрал энэ яагаад нөлөөлдөг гэдгийг хэдүүлээ ярих болно. Тэгэхээр бид нар мэдж байгаачлан вибрац гэж яддаг тийм vibration. Higher vibration, lower vibration гэж яддаг. Higher vibration донд юу ордог вэ гэвэл хайр, инх тайван, тэ аз жаргал гэдэг зүйлүүдийн мэдрэмжүүд ингээ байдаг бол lower vibration дээр юу байдаг вэ гэвэл shamefulness буюу ичгүүрийн мэдрэмж. Тэ ганцаардлын мэдрэмжүүд, битгэрэх мэдрэмжүүд гэдэг ч юм. Эдгээр чинь яг lower vibration ингээ болчихж байгаа. За тэгээд lower vibration ялангуяа ганцаардал, орхигдох энэ мэдрэмжийг баг өхөлтэй ингээ тэнцүү ингээ мэдрэмжийг авдаг байхгүй юу. Энийн шалтгаан нь болохоор ингээ нэг хүн төрөлхтөн хизээч түүхэндээ хамгийн хүчтэй амтан байгаагүй, түүхэндээ бас хамгийн хурдан ч амтан байгаагүй, хүн төрөлхтөн яг өндөө сул дор амтан. Гэтэ хүн төрөлхтөн нэг зүйл хийж чаддаг нь одоо нэг хамтарч ингээ ажиллаж чаддаг. Баг болж чаддаг байсан. Ингээд хүн төрөлхтний амьдралтаас хамгийн том ингээд одоо нэг чадвар юм уу? За тэгэхээр энэ яа бидний амьдрал ингээд нөлөөлдөг вэ гэвэл одоо төсөөлөд үзцгээ хэдүүлээ 100,000 жилийн өмнө мөслөгийн өрийн үед амьдарч байгаа хүмүүс шүү. Овг дотор 100-аад хүн байгаа. За чи нэг овгдоо нэг альмаатай хэрэлдээд овгоосоо хөөгчлөө гэж бодъё. Гадаа хүйт хөлдөж хөх гэдэг. Юу л антим чамаа барьж идэх гэдэг. Тиймээс ингээ яаж чаад нэг огдоо үлдэх хэрэгтэй байц. Тиймээс ингээ бидний хувьд бол одоо ингээ нэг ер нь бол хин нэгэнд хаягтнаа гэдэг нь яг шууд утгаараа өхөшиг мэдрэмж авдаг тийм очиртай байхгүй юу. Хэцүү мэдрэмж угаасаа шууд ингэж мэдрэгддэг. Тийм болохоор бид нар ингээ дотны үнэ аалтах золгүй болоор болж ингээ аалтах. Эсвэл ингээ дотны үнээсээ салах те одоо гэр бүл салалт гэдэг шиг хосын харилцаа ингээ салангууд бид нар ингээ өгч байгаа юм шиг бидний яг тодорхой нэг би ингээд өгч байгаа юм шиг мэдрэмж авдаг нь яг тэр ингээд эволюцтэй холбоотой. Тиймээс бид нар үргэлж ингээд нэг хин нэгэнтэй ингээд холбогдож, эмошнлоор холбогдох, бодол ингээд санаагаараа ингээд нийлэх гэдэг зүйл чинь бидний амьдралыг вайбрацийг ингээд дээшлүүлээд ингээд байгаа байхгүй. За тэгвэл ингээд нэг энэ тархины үйл ажиллагаа одоо ингээд нэг олон зуун жилийн турш ингээд яаж ингээд хөгжсөн байдаг вэ гэвэл тархи үргэлж таамаглах боломжтой нөхцөл байдлыг хайдаг болчихсон байдаг. Таамаглах боломжтой. За тэгээд энэ яаж ингээд нэг өрөндөг вэ гэвэл та нэг анзаарч ирсэн бол нэг Япон гэх юм бол хаанаас чарсан Япон шиг байгаад байдаг да тий. Орос гэх юм бол хаанаас чарсан Орос юм шиг тий. Та тэзээч ингээд нэг Итали хүн ингээд нэг Подисны гадаа ингээд водкого сука билет гэж яхахыг харж байгаагүй цөөхөл харж ирсэн баг. Тэгвэл тэр харж ирсэн яг үндэ Орос авгаатай байсан байгаа байхгүй. Тэгээ нэг бид нар эргэн тойрноос одоо нэг юм таамаглах боломжтой ойлгох боломжтой ингээд нөхцөл байдал дээр үргэлж ингээд нэг experience буюу туршлага хөндлөлт зэдэг. За энэ нь бидний одоо хосоо ингээд сонгоход хамгийн том нөлөө үзүүлдэг. Тиймээс ингээд энийг ойлгоцгоё. Spirituality ингээд хүмүүс юу гэж ярьдаг вэ гэвэл ялангуяа миний судлаад байдаг Kabbalah гэдэг 4000 жилийн өмнөх wisdom байдаг те. Энэ дээр чи хинтээ ингээд нэг үерхээ сонгож чаддаг юм а. Чиний хэн байгаа чинь харин чи тэр хүнтэй үерхдэг гэж ярьдаг бол neuroscience дээр юу гэж ярьдаг вэ гэвэл чи үргэлж стресс левелээрээ хин нэгэнтэй матч болоод найзууд болдог бол чи үргэлж бас ингээд нэг багтаа авч ирсэн шархны левелээрээ хин нэгэнтэй ингээд нэг уулзаж ингээд матч болж хайрын харилцаа нэг ордог. Хэрвээ чи тэр ингээд шархаа ангаасан тохиолдолд нөгөө нь чи байгаа байранд байгаа тохиолдолд та хоёр салдаг. Эсвэл ингээд та хоёр зэрэг шархаа ангаагаад ингээд байгаа тохиолдолд илүү ингээ гоё харилцаагаа бүтээж явдаг гэдэг одоо neuroscience-ийн ойлголт байдаг шиг spirituality-аас ингээ төстэй ингээ ярьсан байгаа. За тэгвэл
тарих ингээ багасаа ийм хүн ингээ нөхцөлөдлийг одоо таамаглах боломжтой нөхцөлөдлийг одоо гүгэд очт юм байна. За тэгвэл бодож үзье. Ёо цогоо би ингээд нэг амар хэцүү ингээд үерхлээс ингээд гарч ирсэн. Манай X намаа ингээд араар тавьсан. Манай X намаа ингээд нэг зодддаг байсан. Манай X намаа ингээд үг хэлээр ингээд амар доромжлдог байсан. Манай X тэгдэгсэн төмөн зовлоо. Яагаад анханасаа тиймэрхүү хүнтэй таарах болцоо гэвэл яагаад бол тархичин яг тиймэрхүү ингээд нэг хүмүүс төстэй тухтай санагдаад эхэлж байгаа байхгүй. Архичин үндчтэй те ингээд арх тавьж өгөх. За хажууд нь бас ингээд нэг ус тавьж өгөх. Архичин алиг нөх хөвөл архиа уухгүй юу? Муухайгаар хэлэхэд үнэн. Тэгвэл архичин үний тэр яг бүр тэр дотор байгаа тэр шархыг нь ангаажж тэр архичин архиа уухаа болоод одооноос ингээд ахуулаад ус уугаад эрүүл хоол идэл фитнест явахгүй юу? Шалтгаан нь ерөөсөө л тиймээс бид нар ерөөсөө энэ гадныхын юм surface level-ийг 1000 өөрчилж болно те. Одоо бид нар 1000 ингээл нэг коуч нартай ингээ уулзч болно. 1000 ингээл ном уншаал ингэж болно. За гэхдээ наад энэ core буюу дотор ингээ байгаа үндсэн шаргач ингээ нэг хэвэндээ байгаа цагт тархичин үргэлж таамаглах боломжтой хүмүүсийг хайгаад ирээд байдаг. Тэгэхээр чи токсик үерхэл байнга ингээ орж исэн бол за эсвэл токсик үерхлээс ингээ нэг сурваа ингээ нэг хийгээд одооноос ингээ нэг салж байгаа бол одоо тархичин юу гэж ингээ нэг сигнал өгөх вэ гэвэл таамаглах боломжгүй нөхцөлтэй гараад ирж байгаа байхгүй. Энэ яг 100 мянган жилийн өмнөх шиг. Одоо ингээд чи овгоо солих шаардлагатай болж байгаа. Овг чинь чам токсик байсан бол чи өөрөө овглоо шилжин те. Гэхдээ өөрөө овгийн ахуй нөхцөл бүхэмж өөр болохоор токсик овглоо буцаад очиж байгаа байхгүй юу үндэ. Тиймээс ингээд чи тэр дотор байдаг шархаа ингээ ангаасан цагт ингээд чи өөр хүмүүстэй ингээд нэг учирч ингээд чадна гэсэн ойлголт ингээ гарч байгаа. Тэгвэл энэ дотор байдаг энэ core wound хаанаас эхэлтэй вэ? Мэдээж ойлгомжтой гэр бүлээс эхэлтэй. Гэтэ би энүүгээр ингээд юу гэх юм аав ээжээгээ үзэн яад гэрийнхнийгаа ингээд нэг гараад ичил та ийм надтай ингээд шаарсан болохоор би ийм мэдрэмжтэй болчлоо гэж би огт хэлээгүй шүү. Тэдний огт буруудаг гэж хэлээгүй шүү. Магадгүй spiritual зүгүүд дээр шүү дээ те чи байж болох хамгийн негатив хамгийн хэцүү гэр бүлд ингээд төрнө гэдэг нь чиний байж болох бас хамгийн том чадварыг бас ингээд нэг хажууд нь бэлэглээд байдаг гэдэг нэг ойлголт байдаг. Энийг дэвдүүлээд дараа нь ярина. Тиймээс одоо жишээлбэл чиний ингээд багтаа авч ирсэн эдгээр ингээд нэг шархууд том болоод одоо нэг ил болж байгаа. Тэгээд том болоод чи төстэй шархтай хүмүүстэй ингээд нэг уулзж байгаа. За тэгэнгүүтээ таад ингээд асууж магадгүй айлын нэг амар сайн ингээд нэг октод яагаад ийм токсик ингээд нэг залуутай очирд байдаг орой олон барьж авцаа даа л гэдэг ч юм те. Яагаад бол тэр айлын сайн охин ингээд би хүмүүст ингээд хайр өгч би ингээд нэг өөрийнхөө ингээд нэг хязгаараа ингээд нэг доошлуулаад те жанжин шугамаа алдаад тэгээд ингээд нэг юу ч ингээд нэг намайг яаж ч ингээд нэг шааж исэн би ингээд нэг өгөөл араас нь гүгээл ингээд зурлж ээжл ингээд нэг тэр хүн намайг хайрлах байхтаа гэдэг зүйл нь яг үндэ мань хүн амар тотон санагдаад байгаа байхгүй юу. Магадгүй ингээд нэг whatever the fucking trauma л ингээ байгаа л гэдэг. Гэтэ би тал руугаа орохгүй. Тэгээ түнгүүтээ нөгөө нэг амар мэдрэл мотог байгаа штэ. Скол мэдрэл мотоос охин бас байгаа шүү. Би бас эмэгтэй хүмүүс токсик байхаар амар олон байхаас харж ирсэн. Тиймээс бид нар хизээч ер нь бол дийлэгдэх бол ирчүүд тийм байдаг, эмэгтэйчүүд тийм байдаг гэж ер нь бол ярихад амар хэцүү байдаг. Хүн гэж яриа за. Бид нар болохоор би авчиж хайрлагдсан юм шиг мэдрэмж авах гэдэг. Энэ амар том point. Яг ингээд энэ хоёр чинь тэнгүүтээ нэг нь өгдөг нөгөөх нь авдаг гэдэг шархныхын левелээр ингээд яг гой сайн уу гэд найзууд болсон байгааз. За. Инээсээ болоод тэгэл хүн toxic relationship руу ингээд орд юм да. Тэгээ би social media-гаар зөндөө ингээд харж ирсэн ингээд X ингээд нэг үзээ хадаал X ингээд тэгэл нэтрэ тэр ста тийм байсан. За окей тийм байгаа л үстэй ста тий. Окей тэгээд гол асуулт нь юу вэ гэвэл чи анхнаасаа яагаад тиймэрхүү хүмүүстэй аттракт болоод таталцаад уулзраад байна гэдэг гол асуултыг л би өөдөөс ингээд тавьж байгаа байхгүй юу. Яагаад бол чи энэ дотор байгаа үндсэн шархаа ингээд ангахаас нааш чи хизээч ингээд 1000 ингээд ухаантай байгаа заа. Тийм мэдрэл мотоо хүмүүстэй сайн үг л уулзрал бол. Окей. Одоо нэг point гараад ирж байгаа. Яагаад бол тархич үргэлж таамаглах боломжтой зүйлийг хайдаг. За тэгвэл салалт ингээд бидэрт таамаглах боломжгүй нөхцөлөдөг авчиад ирчдэг. Яг бол хин нэгтэй ингээд тодорхой хугацаа хамт ингээд өнгөрөнгөт бидний тархинаас окситоцин буюу хайрын гормон ялгараад ирдэг. Тэгээ бидний допамин авах буюу аз жаргалын гормон авах тэр хэмжээ нөхцөл байдал нь одоо нэг юм тааварлах боломжтой тасамтгай болоод эхэлсэн байдаг. За тэгэнгүүт хин нэгнээс ингээд холдонгууд бидний тархи яаж ирдэг вэ? Яна би яаж амьдрах вэ? Одоо тэр эргэн тойрны скан хийгээд эхэлдэг байхгүй яг овгоосоо хөөх зүг чинь
Яна би яаж амьдрах вэ? Яах вэ? Одоо би ингээд нөгөө инпут хийх үгээд ингээд нөгөө нэг жоохон одоо нөгөө нэг survival mode руугаа буюу амьд үлдэхин төлөв тэмцлийн ингээд нөгөө мод руугаа ингээд орж эхэлдэг. Энийг болохоор ингээд нөгөө нэг fighting mode гэж хэдүүлээ нэрлэжээ заяа. За тэгээд бид нэр ингээд нөгөө нэг дийлэгдэхөл яадаг байвал хүнтэй ингээд болцсонгууд ингээд нөгөө нэг ингээд энэ motherfucker ингээд нөгөө нэг яг яагаад надад ингэж гоё хандаад байна. Нэг цаанаа нэг юмтай байхаа гэт тэнэгтэй эхэлчихдэг байхгүй. Энэ нөгөө тарих чинь нэг дасал болсон зүйлээр ингээ хайх гэдэг байгааз тарих энэ нервс систем хоёр чинь. За тэгвэл энийг яаж өөрчлөх вэ? Чи өөрөнгөсөн зорилгоо тодорхойлох хэрэгтэй байна. Хүн болгонд өөртөө гэсэн өөр шархнууд байдаг. Бид нар хизээ одоо энэ богинохон бичлэгтэр ингээд нэг хүн болгоны шархыг ингээд бид нар ингээд оншилж чадахгүй угаасаа тэрх боломж шиг байхгүй. Хүн өөрөө л ингээд тодорхой хэмжээр хүн гадарлаж болно. Тэгэхээр би дийлэх тохиолдолд миний өөрчлөлт яагаад фейлддэг вэ гэдгийг асуух хэрэгтэй байна. Миний өөрчлөлт яагаад фейлддэг вэ? Тийм. За окей, асуултанд ингээд хариулчлаа. Би юу хийж чадах юм бол? Ер нь эцээцд яг миний энэ дотор яг юу болоод би ийм хүмүүстэй байн аттракт байгаад байна гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Хэрвээ чиний үерхэл ингээд нэг үргэлж ингээд нэг токсик, драматик, байнгын хэрүүлтэй ингээд нэг араар тавилттай fucking ингээд юмнууд ингээд байлаа гэж бодоход чиний ингээд нэг асуудал чинь юу байсан байвал чи магадгүй жанжин жомоо тогтоож чадаагүйсэн мэл үү? Boundary. Тэ. Эсвэл ингээд нэг чиний үерхэл чинь ингээд нэг юм токсик хэрүүлтэй ингээд нэг байгаад байсан. Магадгүй чи ингээд нэг нөгөө нэгээ ингээд өөрийнхөө хэрэгчлэлд ингээд оруулахад хит их контролдод байдаг гэсэн болов. Түүнээс заримдаа бид нар өөрсдөө асуудал байдаг шүү. Энийг бид нар заавал ойлгох хэрэгтэй. Яа тэгвэл хосын харилцаа гэдэг зүйл дээр 100% нэгнийхэн зөв 100% нэгнийхэн буруу гэж анханасаа ингээд байгаагүй. Ийм токсик ингээд нэг одоо нэг нарциссистыг авахынгүй мэдрэл матай баачкатай хүн хохирсон ингээд нэг хүн байгааз хохирсон хүн нүрт тодорхой хэмжээс ингээд буруу байгаа. Яагаад бол анханасаа яг тэр хүнд очирсан байна. Яа тэр хүнийг амьдралдаа оруулах шийдвэр гаргасан бэ гэдэг үндсэн суурь асуулт асуух хэрэгтэй байхгүй. Тэ. I know угаасаа ингээд нэг нарциссик ингээд хүмүүс ч юм иймэрхүү мэдрэл муутай хүмүүс ингээд манипуляц хийхдээ амар сайн ч мэдчихээн угаасаа тийм. Гэхдээ чиний энэ одоо нэг одоо нерв систем ч байгаас иймэрхүү манипуляц гэдэг зүйл дээр амар тухтай байгаа байхгүй юу? Таамаглаж болоод байгаа. Яа ч багасаа манипуляц ингээ хийлгэсээрээ сурчингууд том болонгууд энэ манипуляц хийдэг хүмүүс нэг цаанаа л нэг татан санагдана. Ерөөсөө чанаа маань ерөөсөө манипуляц хийдэггүй байгаар нэгэ хайрладаг, чам тухтай байлгадаг, тайван байлгадаг хүн ингээ хажууч ингээ дараа нэгэ гарч ирлээ гэж бодоход чам яагаад ч мэдгүй. Нэг бол амар өдөртэй санагддаг байх, нэг бол энэ motherfucker цаанаа нэг нууж нэг өнгөдөө салавч өгöd явчих байх. Тиймээс эцээц тэгвэл чи энэ дотор ажиллах хэрэгтэй болж байгааз. За тэгвэл ойлголт нь амар юм simple. За чи амар ингээ нэг зодонтой, abusing, fucking хуралтай, тийм ингээ relationship ингээ байлаа гэж бод. Тэгвэл миний хийж чадах зүйл нь юу вэ? Би одооноос ахуулаад би тайван байдлыг сонгоё. Би одооноос ингээ ахуулаад гоё nurturing, тайван гоё chill ингээ хайр гэдэг зүйлийг сонгоё. Тэрнийд бол би өөрөө тэр хүн болох хэрэгтэй. За одоо тэнгуүтээ нэг тархиныхаа ингээ нэг предикт буюу таамаглаж чаддаг хэсгүүдийг одоо нэг өөр чиглэл рүү ингэж хуургаж ингээ оруулж байгаа байхгүй. Хуургаж. Тиймээс юу вэ гэвэл чи энэ дотроо үргэлж ингээд нэг сэтгэл төгсөлтэй, айцтай, гутралтай, асуудалтай ингээд байлаа гэж бодоход чи мянга ингээд нэг тайван зүйл гэдэг тайван хүн, гоё хүн гэдэг зүйл ингээд харангуут чам тухгүй санагдана яд бол шалгуур болж байгаа. Эсвэргээрээ чи энэ дотроо амар тайван, төлөвшсөн. Тэгээд өөрийгөө ингээд гоё, өөртөө гоё ханддаг, бусдад ингээд гоё ханддаг. Тэгээд ингээд өөрийгөө ингээд хайрлаад ингээд сурцсан, өөрийгөө гоё ингээд нэг тэргүүнд ингээд тавиад сурцсан ингээд тохиолдол шүү дээ. Ийм манипуляц ингээд хийдэг хүмүүс чамд яг үндэ тухтай биш, тухгүй санаж эхэлдэг байхгүй. Яагаад гэвэл ингээд нэг чиний ингээд үндсэн суур өгдөлж өөрлөж болохоор манипуляц хийдэг хүмүүс чамд яагаад ч мэдгүй нэг шал нэг чин дээр шин наалцдаг хөссөн өсөөгөө. Иймэрхүү нарциссик хүмүүс байгаа шүү дээ. Чамд хөссөн өсөөгөө чиний чихэн дээр наалтгаа болчтой. Яагаад гэвэл чиний суур өгдөл чинь өөрлөлцсөн болохоор. Суур өгдөл чинь яаж өөрчлөгдөж байгаа вэ? Би ингээд нэг өөрийгөө яаж авч явж байгаас ингээд шалтгаалаад өөрийгөө яаж хайрлаж байгаа вэ? Өөрийгөө яаж ингэж гоё ингээд нэг сэтгэл санааны хямралд орцоод яаж гоё ингээд тайвшруулад ингээд гоё ялгаж чаддаг вэ лээ. Тэгээ ингээд арай гэж нэг юм гоё ингээд нэг болцсон хизээч ч тийм мэдрэл мотонтой очингод километрийн цаанаас өндөрлж эхэлдэг. Өө чантай байсны оронд очнохоо орч сэжилээ. Тэгээ угаасаа тэгэж анзаарч эхэлдэг. Тиймээс бид нар ингээд нэг яг дотор байгаа энэ эмоц, дотор байгаа нерв систем өөрчлөлөөс цааш бид нар өөр хүнтэй ингээд нэг учирч чаддгүй. Тэгээд энэ дэр хамгийн том ингээд нэг дэвшлэн яаж гарч ирж байгаа вэ гэвэл нэг ярьсантай хаягдах, ичхүүрийн мэдрэмж, ганцаардах мэдрэмжийг давсан тохиолдолд одоо харин чиний ингээд нэг хараач нь хурц болж эхэлнэ. Хурц. За би хаягдах, орхигдох, ганцаардах мэдрэмжүүдээс юус айхаа болчлоо.
тэрний шалтгаан нь болохоор би одоо өөрийгөө эмчлээд эхэлчихэж байгаа шүү дээ. Тэр нь миний өмнөх бичлэгүүдийг хараад үзчихгүй. За өөрийгөө эмчлээд дуусчлаа. Дуусах ч яг хүн өөрийгөө хизээч эмчлээд дуусахгүй л дээ зүгээр насан туршдаа л үзэн л дээ. Гэтэ тодорхой хэмжээнд левел ап хийчихлаа. За одоо ингээд нэг өөртөө сайхан тэгшгээ бусдаас ингээд kind хандаж эхэллээ. Өөрийнхөө ингээ амар амгалан хамгаалдаг шээ бусад хүмүүс ингээ чамд ингээ нэрөнгө өглөө гэж бодож салаавч өгöd явуулдаг болчлоо. За сайхан болчлоо. За бүх мок. За одоо тэгэнгүүт ингээ нэг гараад ингээ болцоод үзэнгүүт яа амьдрал бол тажгүй л байсан. Амьдрал бол окей л байсан. Яагаад гэвэл чиний тэр нэг юм XS авсан нааш харагчин байгааз одоо чамайг дахиж ингэж нэг одоо төрөмгийлэхэ айлхаа болцсон байгаа байхгүй. Яагаад бол чи нэг ганцаардхаас айхаа болцсон болохоор орхитоос айхаа болцсон болохоор энэ ичгүүрийн мэдрэмж гэдэг зүйлийг ингээд давцсан болохоор XS авснаад ингээд шаргачин чамд одоо паглиг болцсон байгаа байхгүй. Харин ч бүр X-тэй баярлдаг болно. Вау, би энэ хүнтэй ингээд уучрасаа маш олон гоё үзэсгэлэнтэй хичээлүүдийг ингээд олж авлаа штэ. Энэ хүн миний амьдралд ирсэн баярлаа гэж хэлж чаддаг болдог байхгүй. Энэ бүр юусэн ингээд фейкинг биш ээ. Энэ бүр яг дотроос л яг тэгж хэлж ингээд сурчтай. За тиймээс ингээд бид нар ингээд нэг эволюци эсэргүүцэх ингээд шаардлага гарч ирж байгааз ингээд нэг хин нэгэнд ингээд таалагдахын төлөө ингэж нэг гүг биш эсэргээрээ өөрийгөө ингээд нэг хайрлж өөрийгөө ингээд нэг гоё арчилж тордохын төлөө ингээд нэг явчингууд хүссэн хүсээгүй чамаас авах чамааг өвдөх хүмүүстэй биш эсэргээрээ чамаа ингээд гоё ойлгох чамаа гоё дэмжих тиймэр хүмүүстэй цаанаасаа ингээд уулзраад эхэлдэг болно. За энэ бас салалт эхний ингээд нэг кейс дээр явагдах юм. За дараагийн кейс emotion. За psychology дээр бид нар энэ салалт гэдэг зүйлүүд яаж явагддаг вэ гэвэл ингэдэг. Бидний хувьд таад ингээ анзаарч ирсэн бол ханиад хүрчээд штэ тий. Ханиаж аваад тэгээ тоохгүй яваад байна да. Ханиа чин ахтгаа боллоо. Хатгаа чин сүрий болоод наачдаг үстэй. Яг л юм. Psychology дээр бидний ингээд нэг наад ингээд XS ингээ авсан шарах салтаас авч байгаа шаардлага чи яг л ингэж өөрчлөж байна. Хэрвээ чи ингээд нэг салаад удаагүй ингээ байгаад стил ингээд энэ дотроо ингээд нэг шарахтай стил дотроо ингээ ганцаарчлалтай өвдөлттэй ингээ байгаад цагт чи ингээд нэг хийж чадах хамгийн ингээд нэг simple арга чинь магадгүй бар орох те бар орш нэг хідэн текила шот наангоо те уусаа гээл ингээл те нэг яа you get it. Тэгвэл энэгээр ингээд өөрийгөө улам бүр ингээд доошлуулчихдаг байхгүй. Yeah, I know. Би ч гэсэн амьдралдаа тэгжлээсэн. That's буссаа л байхгүй юу? Тэгээ ингээд нэг ойлгоё. Яг энэ шарах гэдэг зүйл одоо шилбэл ханиад ингээд нэг чи ингээд хурцээд хизээч ингээд нэг одоо нэмглээл гадуур дотор ингээд гүгээл ингээд салхи аваад явахыг хүсэхгүй үстэй. Гэхдээ бид нар emotionally хувьд болохоор дандаа тэгээд байдаг байхгүй юу? Яг emotionally хувьд ингээд нэг стил ингээд амар хичүүрийн мэдрэмж хүнд ингээд мэдрэмжүүд ингээд авцсан байж хахад хойноос нь дараа нь яадаг байвал одоо тэгэл тэрийг ингээл ангаахгүй зүгээр тентгүүс гүжжөө трама бонд хийгээд байдаг байхгүй. За тэгээ өөрийгөө бүр амар траматай болгоно гэсэн. Тиймээс эцээцт ингээд нэг чи хинэгнээс ингээд салангууд тодорхой хугацааг заавал өөртөө гаргах хэрэгтэй байдаг байхгүй. Хэцүүг нь мэдэж байна. Ингээл чи ингээл нэг дөнгөж ингээд салаал ингээд байж чи X чи ингээд сошиал медиагаар ингээл нэг энэ тентгүү ингээл гоё бол одоо чи яж хахын 100 болсон энэ тентгүү фестивал наацсан гадаад гарцсан ч юм уу те ингээл өөр хүмүүстэй ингээд болж байгаа писта санагдсан шүү дээ. Яад л чи өөргөө нэг арчаагүй өлөгчөнгөр мэдэрч байгаа байхгүй. Тэгээд яг энэ мэдрэмж чинь чам улам бүр ингээд доошоо байлгангуудаа чи ганцаараа ингээд байж байхдаа яг үнтэй ганцаараа байхдаа би чамд ганцаардаад өөргөө доошоо хий гэж хэлвэр ганцаараа байж байгаа хугацаанд өөргөө харин ч бүр инхрээлээ тордоод арчил тордог гэж хэлсэн болохоос ш эсвэл ганцаараа байнгуудаа архиугаал өрөөний болондоо суугаад цэцэг царайлаад эмодоо сонсоод бай гэж би огт хэлээг байхгүй. Гэтэ бидний ингээд нөгөө эмошн дандаа тэгж мэдрэгдэг. Яад вэ гэвэл бид нар салтыг ингэж мэдэрдэг. Эхлээд нөгөө маань яагаад гинт надад аим хүүтэй хандхолов. Нөгөө маань яагаад надад амар ууртай хандхол. Нөгөө маань яагаад ингэ болов гэж ингээд бид нар бүр тарих гайхдаг заа. Тэгээ бид нар угаасаа өөртөө ч гэсэн ингээд нөгөө нэг экст ингээд нөгөө нэг яг тэр ингээд эмош хэцүү байхад ууралт нүнтэй үзий яддаг нүнтэй юм уу тэнийх фестаас ингээд болдоол ингээд нэ тэр. Яагаад би ингэж нөгөө нэг эмошны талаар ингэж ярьж байвал тарих хизээч ч тэ нийтдээ хэлгөө. Өөрийгөө буруутгахыг хүсдэг байна. Яг бол өөрийгөө буруутглал бол нөгөө нэг яг нөгөө анхны авч ирсэн нөгөө ичгүүрийн мэдрэмж авах гээд байгаа болохоор нөгөө нэг өөрийгөө хамгаалаад эхэлчихэж байгаа даа. Тэрс ингээд нөгөө нэг тарих амир нийтдээ delusional буюу одоо нөгөө нэг төсөөлөл хийсүр нөхцөлөдлийг бүтээгээд эхэлчихдэг байхгүй. Тэнгүүтээ дийлэгдэх хөл ингээд эксүүд ингээд хоорондоо салаад буцаж ингээд нөгөө нэг одоо нэг хэрэлтлээ гэж бодоход тэр хоёрын хэрүүлийн аргумент нь өөр болцсон байдаг байхгүй. Нэг асуудлаас олж хэрэлдэж байгаа мөртлөө хоёр өөр аргумент тавьж байгаа байхгүй. Гэтэ хоёр өөр аргумент ч бүр хоёр өөр нөхцөлөдлийг тавьж байгаа байхгүй. Яг бол тархины өөргөө хамгаалах гэдэг ингээд үзээд байгаа.
За окей. Угаасаа тэгдэм байна. Тэгвэл ингээд нөгөө X чинь тэгэл ууртай байх нь аргагүй нь ойлгомжтой байгаа зү. Хэдий тэр X нь чиний амьдралыг чинь бүр хамгийн тэнэг үйлдэлүүдийг хийгээд хэдий тэр X нь за одоо буруутай байсан байлаа гэж бүр төсөөлөе за бүр дүүрч заа. Гэхдээ X чинь стил өөрөө хамгаална шүү. За эмошны хувьд бол бидэрт ингэж мэдрэгдэн. Дараагийн ингээд нөгөө мэдрэмж би солигдоход юм амархан байсан уу гэдэг дараагийн мэдрэмж. Replaceable. За энэ яаж ойлгох вэ гэж тэ ингээд X ч өөр хүнтэй ингээд нэг болцоо харангууд хүн чинь нэг тэрийг нанаад тэгэхээр энэ дэр ингээд миний ингээд нэг шипи ингээд хэлээ заяа. Би нэг өөрийнх нь ч гэсэн амьдрал дээр ингээд нэг бас хэрэгжилж ирсэн. Амар ч ингээд нөлөө үзүүлж ирсэн. Яаж вэ гэж тэ би зүгээр ингээд салаад ингээд нэг 3 хоногийг яг өөртөө зарцуулдаг. Яг 3 хоног. Яг яасан. Би юу ч хийхгүй ажил бүгднийг тодорхой хэмжээгээр цуцлана. Тэгээд чадхаараа би өөртөө space гаргана. Яг л 3 хоног. 3 хоног тултлаа хэвээр нэг жиг кино нэг шаналлыг мэдэрнэ шүү дээ. Үйлмэр ууралмаар үзээ ядмаар motherfucker маа. Туллаа ингэ мэдэрнэ би бүр ингээд нэг туллаа ингээ хараамаар ойл ингээ нэг хараана. Туллаа гомдмоор ойл ингээ гомдлоо. Гэтэ дандаа яг ганцаархан ингээ байж байгаа шүү. Яг би 3 хоногийг өөрийгөө вакуумжуулдаг. Тэгээд би цааснаар ингээ бичдэг. Би яг юун дээр ингээ гоцсон байна. Би яг юун дээр ингээ нэг шаалсан байна. Юу ингээ намаа ингээ нэг хойноос ингээ өвтгсөн байна. Хойноос нь би бие чангаж эхэлдэг. Яг л бидний nervous system буюу мэдрэлийн систем үргэлж бидний тархитай холбоотой гэж ярьдаг те. Бид нар ингээ аюулыг мэдэрсэн тохиол бидний гиз баазалж эхэлдэг. Бид нар төгшөөрөг мэдэрсэн тохиол бидний зүрхний хурцтайс авалдаг. Бид нар ингээ heartbreak-ийг үзсэн тохиол бидний ингээ зүрх ингээ цээжлэн ингээ хатгах байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Яг энэ мэдрэмжүүд би сандаг. Энэ болохоор trigger төсөн үе гэсэн үг байхгүй. Trigger гэдэг нь бууны гох гэсэн үг те. Жижигхэн мөртлөө дарангуут амар том импакт үзүүлдэг. Тиймээс одоо жишээлбэл одоо нэг яриа. Тэр ханиадтай хүний жишээ гэрсэн шүү дээ. Ханиад нь сүрээ болсон гэж хаад яг тэр сүрийн л ирэл болж байгаа үе ихгүй. Тэгэхээр би одоо шууд өөрийгөө анзаарна гэсэн үг. За би яг тэр хүний яг юунд нь болоод амар өвдөтэй. Яагаад? Fucking. Тэр нэг ингэ чагнана да. Ингэ чад жишээлбэл ингээ миний ингээ зүрх ингээ хатгаад ингээ айсгалгаад ингээ хэцүү байлаа гэж бод. Тэгээд би өөрийгөө тайвшруулж чад. Ста энэ яг эцэстэг хизээ болж исэн, хизээ мэдэрч исэн мэдрэмж юу агш. 90 тойронд юу байгаагаа би өнгөрснөө санаж эхэлдэг байхгүй. Тэгэл одоо шилбэл нэг триггер дүүсэн мэдрэмж ингээ авангууд ингээд 18 настай ингээд нэг хүүхчиг одоо би чи ингээ 28 тааштай тэгсэн 18 та тийнейж үе ингээ нэг мэдрэмж авлаа гэж бодоход тэгээ нэг 18 та өгч ингээл нэг тэнхтэд ингээ байлаа гэж бодоход штэ тий. Яа дүүл яг тэр ингээ мэдрэмж яг 18 настай гатсан байсан байхгүй хэлсэн шүү дээ нэг ханиад ангахгүй яваадах юм бол яг тэгнэ гэж. За 18 наснда гатсан ингээ нэг миний мэдрэмж миний тэр шарах байсан байна. За тэр ингээ буцаж ил гарч ирж байгаа байхгүй. За окей. 18 наснда би атсан. Юуг санаж байна. Тэр үч нэрээ тэгээд нэрээ тэгж тэгээ хаягдчихсан юм ш. Тэрүүнтэй адилхан юм ш. За одоо би тэгвэл энийг хангая. Яаж хангах юм? Би одооноос ахуулаад энэ мэдрэмжүүд намаа ингээд нэг контролгүй. Би одооноос ахуулаад би аюулгүй байна. Одооноос ахуулаад би өөрийгөө ингээд нэг сонсож байгаа болохоор цогоо энэ аюулгүй шүү. Чи энэ мэдрэмж эдгээр зүйлүүд чинь аюулгүй. Чи юусоо энэ болгонтой тэмцэх ингээд шаардлага байхгүй. Харин чи зүгээр байр мэдэрч. Тэгээ дараа чи ингээд чиний уучрах ингээд хүмүүс ингээд алийн болгон тийм хүмүүс байна гэж тийм зайгүй гэж юу байх юм те. Тиймээс битгий агаарай. Тэгээд ингээд өөрийгөө тайлбарлуулаа ангагаал ингээд яадаг ч юм хэлнэ. Та өөртөө угаасаа YouTube-оор янз янзын байдлаар угаасаа нэг тийм хөвчлөгөд үзсэн баг. Тэгээ тэрнгүүрээ сайхан яваарай. За хүн болгоны өөрснөөс арга хөрхөн шүү дээ. За тэгэл өөрийгөө хангаж эхэлж байгаа. Тэгэхээр ингээд нөө би unresolved буюу одоо ойлгоогүй байсан эмоцуудаа ойлгож эхэлж байгаа байхгүй. Тэдэн жилийн өмнөх ингээд нэг авч ирсэн шархнууд яг одоо ингээд байнгут одоо би тэдэн жилийн өмнө ингээд авч ирсэн шархаа ингээд ойлгоогүй бас тавьж явуулаагүй ангаагүй байсан бат тэр зүгээр одоо л гараад ирж байгаа. За тэгвэл тэрийг тэгэл дахиад тавьж болчих жоохгүй. Ойлгоцсон юм бол. Тэгэнгүүт яг одоо миний тэр одоо бүхэл ингээд тэр харамсаж исэн шаналж исэн юм мэдрэмжүүд яг биенээс үнэ гарч эхэлдэг. Миний тэр одоо нөө цээжний өвдөлтүүд, гидсний тэр өвдөлтүүд, тархин ингээд нэг өвдөх энэ тэр өвдөлт байхгүй. Тэгээ би ингээд эмоцуудаа систематик л ингээд мэдрэмгүүд амар доктортой тайван болчихж байгаа байхгүй. Яг л 3 хоног. За 4-р хоногоос яа гэдэг. За 4-р хоногоос би шууд ингэж эхэлнэ. Emotionally хувьд бид нар predict буюу таамаглах боломжтой гэж яриад байгааз тэр нөхцөлөдлийг үргэж боддог нь. За одоо 4-р хоногоос би одоо бодиттой факттай ажиллаж эхэлнэ.
миний тархин дотор байнга бодогдоод байгаа бодлоод юу вэ гэдгийг зүүн талд нь бичиж эхэлдэг. Тэр үед нэрээ тэр намайг ингэсэн болохоор бит хоёр ингээд нөөний салсан. Би тэр үед яг тэр хүн тийм ингээд зан гаргасан болохоор би одоо л ийм мэдрэмжтэй байна. Whatever the fucking is. Тэдрээс дурчилж шааж байгаа шүү дээ. Баруун талд нь яг actual fact-ийг бичдэг байхгүй яг бодиттой яг юу болсон бэ? Тэр хоёрын зөрүү нь юу вэ гэдгийг би онцолж эхэлдэг. Онцлсныхан дараа яа дээ. Окей. Энийг би тавьж байгаа лээ. Шаардлагатай ингээд нөөний мэдрэмжүүд байна уу? Шаардлагагүй мэдрэмжүүд байна уу? Шаардлагатай ингээд ой самжууд байна уу? Шаардлагагүй ой самжууд байна уу гэдгийг би зэгцэлж ингээд эхэлдэг. За одоо тэгвэл миний тарих ингээд цэвэрхэн харж эхэлж байгаа нөхцөлөдлийг одоо миний тэр нөө мэдэрж байгаа мэдрэмжүүд арай өөр ингээд болж эхэлнэ. За энэ дээрээс ингээд нөө та бүхэн ямар ингээд нөө хичээл ингээд сурч болох вэ гэвэл бидний тарих угаасаа өөрийгөө хамгаалдаг нь үнэн. Гэхдээ нөгөө талаас бид нар бас actually бодитоос юу болсон бэ гэдгийг тодорхой хэмжээгээр факт ингээд бичих юм бол бидний тарих автоматар хүлээн зөвшөөрөнгүүтээ окей би заавал ингээд иймхэн зүйл дээр ингээд нөө шаналх шаардлага байсан байж тээ. Би заавал энэ үн дээр ингэж өөрийгөө хороод ингээд нөө шаардлага байсан биш. Let it be there гэж ингээд ойлгохтой байхгүй. За ойлгомжтой ингээд болж байгаа. Тиймээс ингээд нөө emotional хувьд бол бид нэр ойлгоогүй байсан, мэдрээгүй байсан эмошнлуудаа заавал мэдрэх нь чухал байхгүй юу? Угаасаа хэцүүг нь мэдчихээн. Угаасаа ямар ойлог байд юм бэ те өста. Угаасаа салга бол өөрийгөө piece of shit гэж бодсон шүү дээ. Гэхдээ зүгээр зөв яаж чад нүрт болчихсон. Яг тэд нар чинь ингээ мэдрэх чад баяш мэдэрч туссан бая. За одоо тэгэнгүүт амьдрал чинь арай өөр. Одоо тэгэнгүүт чи ингээ нэг юм одоо харахгүй замаар алхаж байгаа юм шиг эсвэл газарж байгаа юм шиг мэдрэмжүүд бүгдийг 50% болсон байдаг байхгүй. Энэний тулд угаасаа би hypnosis буюу ховсын аргуудыг амар их ингээд сонсдог. Би тодорхой хэмжээгээр ингээд нэг банк ингээд тасгал төлөв байдаг. Би банк гэж нэг өөрөх мэдрэмж ингэж нэг тодорхой хэмжээгээр ингээд сонсдог. Тэгээд би хэзээ ч ингээд нэг тэр одоо нэг ууртай байгаа, ингэж байгаа, тэгж байгаа, одоо газаардж байгаа мэдрэмжүүдийг одоо хүчээр дарах гэж оролддог. Яг л арчин шархацсан байлаа гэж бодоход шархацсан арьсаа майжхтай адилхан. Битгий байж. Битгий энэ ингээд нэг шаналл, битгийн салтыг давах гэж битгий өөрийгөө хүчил. Зүгээр байгаагаар сайхан мэдэрч. Наа чи автоматар ингээд хийлэгдэнэ. Бид нар нэг хүчээр ингээд дарах гэж оролдонгод хүчээр ингэж нэг шархаа ингэж задлаа наачиж байгаа байхгүй. Окей. Emotional хувьд бол энэ хэцүү гэдэг нь ойлгомжтой жаад. Тиймээс би энэ хүнээс яг ямар эмоц ингээд нэг нэхэд байна. Би энэ хүнээс яг ямар эмоцыг ойлгоогүй болохоор би энэ хүнийг үргэлж ингээд санаад байна гэдгийг онцлох юм авах юм байхгүй. За тэгвэл ойлгоцсон бол бай. Тэгвэл наад ингэ нөө мэдрэмжүүд идэрч ингэ наалга болчихно. Тэгвэл яг үндэ нэг амар сүртэй санаад ах яг үндэ амар сүртэй шаналаад ах шаардлагагүй л байсан юм биш гэхдээ ойлгочихдог байхгүй. Амархан шүү дээ. За одоо тэгвэл 3 дахь ингэ нэг хэсэг буюу spirituality зүгээс энэ салалт гэж яг юу вэ? За тэгэхээр чиний амьдралын бүх хүмүүс чиний хувьд бол soul mate ч юм байсан. Амьдралын чинь хичээл ингэ байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Яагаад вэ гэвэл бид нар үргэлж одоо хөгжихийн төлөө энэ дэлхий дээр ирсэн байдаг. Тэгэд бид нар ингээд нэг pre-soul contract буюу бид нар энэ дэлхий төрхийн өмнө нэгэнтэйгээ soul contract ингээд нэг хийсэн байдаг. Одоо сүнсний гэр хэсэг байхгүй. Тэгээ одоо яг хөтэ тэгэл одоо би төрхтөө ингээл одоо бурхнаас асуусан юм байл гэдэг. Тий. Бурхан гинөө, light of the creator гинөө, universe гинөө чи өөрөө дуу за higher consciousness гинөө чиний их хэрэгчлээ за. Тэгээ нэ асуусан л хэлдэг. Хөшөө гэл. Тий. Нөгөөдөг чинь за яасан гэж. Хөшөө мэ чи амар ухаантай хүн болмаар шээс. Чи ухаантай хүн болмаар. Яа ухаантай. Тий. Окей тэгвэл ингээд нэг би чиний амьдралын штэ хамгийн том бүтлгүүдлийг чи ингээд авчрах хүнтэй ингээд уучруулаа. Чи энүүтэй ингээд нэг энэ насанд очрно шээс. Хай шээс. Хоёлаа ингээд сүнсээр байгуулаа гэж нэг рандом сүнстэй гэрээ ижлээ байхгүй. Тэгээ энэ амьдралаа төрөө шаачилж шээ. Яасан гэж. Яг хөтэ тэгэл би амьдралдаа амар тэнэгтэл наачихгүй тэгэл тэр ингээд сүнсний гэрэн дээр те би амьдралын хамгийн том тэнэг үлээ гараад тэгээ тэрнээс хичээлээ сурч байгаа юм аа стайн хийсэн шүү дээ. Тэгээ миний нэг тэр яриад тэр сүнсний сэргэлт чинь тэр ихгүй хүмүүс нэг аим сүртэй цогоо чи ингээд нэг угийн ухаантай байсан уу чиний ингээд энэ бүх ингээд мэдлэг мэдээлэл чи хаасч орж ирдэг үгүй ээ өстө би зөв угийн ухаантай би зөв мангар бол алдаад үзчихгүй. Тэгээд алтаасаа тэгээд өөргөө нэг алчихгүй шиг хичээлээ сураад яваал байна. Тийм л гэрээсэн мэлгүү дээ. Нөгөө нэг ч гэсэнтэй ингээл нэг юу гэх би хүн уучлал сурмаар байна гэл тэр надтай гэрээсэн мэлгүү дээ. Тэгэл одоо би амьдралынхаа хамгийн том тэнэгтэлтээс тэндээс хичээл сурч байгаа. Нөгөө чинь болохоор хүн уучлал сурмаар байсан болохоор л одоо надтай уулзрал амьдралынхаа хамгийн тэнэг статаал учирсан юм мэлгүү дээ. Хүн нөөс ахгүй. Үүний соол контракт ингэж л ажиллана. Эцэст яг ингэж бодонгууд хүнийг үгүй ядах амар хэцүү болчихж байгаа байхгүй юу?
хүн ингээд бүр тултлаа ондох ингээд бүр ингээд бүр өш хонцаа бүр амар хэцүү болчихж байгаа. Яг л бидний дэлхий дээр зүгээр сурах гэж л ирсэн. Бидний дэлхий дээр амьдрах гэж л ирсэн. Тэгэл писта тэгэл лалрын тэнэг үнтэй тэгэл уучраал хэвчтэй. Тэг гол нь тэнтэс хичээлээ сураад босгон л гоё шүү дээ. Эцэст яг тийм лалрын тэнэг хүн чинь чиний амьдрал дээр гарч ирж ийж чи ингэж нөгөө нэг дотроо триггердүүлж ийж цохилт авч ийж ааста. За өнөөдрөөс хавуулаад ирнэ ингэж амьдарч болохгүй байх шүү л гэдэг ойлголтыг л авчиж байгаа. Тэгээс оны шилдэг тэнэг хүнд ч гэсэн ингээд талраа зурх хэрэгтэй байхгүй. Яа хэцүү мэдэж байна. Хэцүү мэдэж байна. Угаасаа ингээд нэг би амар гоё conspiracy theory яриа заа. Яагаад бидэрт ингээд нэг хийвэл яагаад бидэрт ингээд нэг өөрийгөө ангаагаад илүү ингээд нэг томлоо ингээд очих ингээд нэг нөхцөлөд л ингээд дандаа ингээд нэг төвхтэй байдгийг хэлэх үү? Магадгүй ингээд нэг капиталист нийгэм ингээд бидрийг одоо өөрийгөө ангаагаад ингээд нэг шин төвшөнлөө очоод ингээд гоё ингээд нийгэм бүтээх хүсгүй л байсан билгүүд ингээд нэг токсик шаагаалста тэгээ нэг drug alcohol whatever the fucking case л оруулах гэсэн билгээ. За энэ бол гэхдээ conspiracy theory шүү заа. Гэтэ ер нь бол бидний амьдрал дээр ингээд өөрийгөө яг яаж ангаах, өөрийгөө тэр өнгөрснөө яаж ингээд уучлах, тавьж явуулах, амьдралаа шинээр эхлэх гэдэг юмыг ярьдаг хүн чинь ер нь 100-д хэд идэг билээ ер нь цөөхөн шүү дээ. Тиймээс ингээд нэг ойлголт нэгэ гарч иж байгаа. За дараагийнх нь за soul contract гэдэг зүйл ингээ байгаа юм. За тэгээд энэн дээр чи одоо бид нар нэг та бүхэн мэдж байгаа нэг karmic ингээ нэг soulmate, karmic twin гэл ёо янз бүрийн лейблтэй ингээ үз ингээ байж байна. Тэгээ миний ингээ нэг point нь болохоор чи хинтээ очих нь яг үүнд дасан майраар юм санагдаад байдаг шүү дээ. Тэ. Чи одоо karmic ингээ soulmate-г очирноо эсвэл амар гой ингээ нэг soulmate очирноо ер нь ямар ч хамаагүй шүү дээ. Учирч байгаа л болчихсон. Тэгээд ад таараад ингээд нэг амьдрал хөө сайхан байгаал гэрлүү сайн л үз. Тэгэл амьдрал хөө хэцүү байгаас халуул одоо яах вэ? Тийм. Гол нь би өөрөө яаж ангаагаад яаж ингээд урагшааж чадж байгаа мэдж байгаа цаг яагаад би сонголт хийхээс айна гэж. Ерөөсөө л энэс. Яг л би өөрийнхөө дотор байгаа core ингээд нэг nervous system, core ингээд нэг мэдрэмжүүд бас core ингээд ухаанаа өөрчлөөд явж чадхаа мэдж байгаа цагт яагаад би дахиж яана би яг тэрэн шиг нарциссуудтай ингээ уучрахаас ингээ айн гэж. Яагаад би дахиж ийм тэнэг алдагаа тавтахаас ингээ айн гэж. Яагаад би дахиж ийм мэдрэл мотой оны шилдэг ингээ нөө fucking slot ингээ хүмүүстэй ингээ уучрахаас айн гэж. Юунаасаа айх шаардлага байхгүй. Яг бол би өөргөө өөрчлөлтөн цагтаа байхгүй. Тийм л ээ. Тэгээс ингээ нөө бидний тэр ингээ нөө сүнсний гэрээ гэдэг зүйл чинь тийм байхгүй. Ингээд анзаархад амар амархан байгаа зү. Чи яг юу дутуу байна? Яг тэрүүнтэйгээ ингээ нөө одоо учирсан тэр шалгуурч үргэлж ирж байгаа байхгүй. Энийг яаж ойлгож болох вэ л ч тэ. Эсвэл чи ингээд нэг амьдралдаа хин нэг уучлж тавьж явуулж өршөөж ингээд нэг суртлаа бас өөргөө ингээд нэг байгаар нь хайрлж ингээд суртлаа чиний амьдрал дээр дахин давтагдсан соол контрактор чамааг өвтөх хүмүүс ирэх л байгаа байхгүй. Магадгүй чи амьдралдаа ингээд хүнийг ингээд 100% ингээд нэг хайрлж ингээд нэг суртлаа штэ тэ. Магадгүй чи ингээд нэг чамайг дандаа үл хөндлөх ингээд нэг хүмүүстэй дахин уучирч л байсан байлгүй дээ. Яасан бол магадгүй чи ингээд нэг юухийн өнгөрснөө ингээд хүндэлж суртлаа, өнгөрснөө ингээд нэг сайн сайхныг хүсэж суртлаа. Чиний амьдрал дахин наад ингээд хаслууч гарч ирээд байсан байлгүй дээ. Soul contract юусоо гэж л ажиллана. Чи зүгээр өмнөхөөс сурчих хэрэгтэй байхгүй. Тэрнийхэн дараачих л очиход яг болж байгаа байхгүй. Тий. За тэгээд энэ дээрээс ингээд нэг дүгнэлтийг хэдүүлээ ярьцгаая. X-тэйгээ буцаж нийлэх бол муу юм биш ээ. Заримдаа бидний амьдрал сайн ч зүйл болно. Заримдаа бид X-тэй буцаж нийлснээр магадгүй тэр ингээд нэг амар гоё үерхэл болоод илүү цэцгэлж явсан ч тохиол байна. Заримдаа бид бас X-тэй ингээд нэг хаалттай ажиллагаа хийгээд сайн сайхан нөхцөл тавьж явал сурах хэрэгтэй байдаг. Тэгээд дараа эхлэв. Магадгүй ингээд нэг өмнөх ингээд шархаа хангааж иж бас ингээд дараа ч ингээд үнтэйгээ уулзах хэрэгтэй байдаг. Яагаад би энийг ярьж байгаа бол хэдүүлээ парадокс ирээ. Чи X-тэй босч нийлэхэд бол заавал өөргөө ангаацсан байх хэрэгтэй тий. Агт чи илүү хангаагаад ингээд нөө X-ээс ингээд нэг ангаалтыг хийх тосом X-тэй босч нийлмэргүй санагддаг. Гэтэ би амьдрал амар цөөхөн тохиолдлыг л ингээд харж байсан ингээд нөө хоёр тал хоёул яг ангаалтыг хийгээд буцаж ингээд очихтаа за одоо ч ихтэйсээ бүр илүү хүчтэйгээр илүү гоёор ингээд нөө буцаж нийлсэн X-үүд ингээд байдаг. Гэтэ айгүй цөөхөн. Яг бол дийлэх тохиол нэг нь ингээд сэрээд нөгөөх нь яг байранд өгөлдсөн байдаг байхгүй. Тийм л энэ тэгэхээр чи одоо аль нөхцөл байдал дээр хаана явж байгаа гэдэг өөрөө одоо шийдэн дээ.
Тэгээ эцэст ингээд бодонгууд ингээд хүмүүс чамайг юу гэж бодох, экс нь чамайг юу гэж бодох нэг хамаагүй байгаа зү. Эцэст чи тэндээс яг яаж ямар шарах ингээд нэг авчаад тэрийг яаж ангахах чухал байсан болохоос ш. Одоо тэр хүнийг одоо өшөө авах гадчих ямар шаардлага байгаа. Тэр хүнийг ингээд нэг их гэдэг ямар шаардлага байгаа. Зөвхөн тэгжээл өгч болж. Эхлээд өөрийгөө ангаач. Тэгээ сайн сайхан хүсэж. За тийм л энэ. Тэгэхээр өнөөдрийн маань ярих сэдв ингээд дуусч байна. Яа анхаарал тавьсан баярлалаа.